2 завны тогтмол усан дэх хурд нь 74 км/цаг болон 51 км/цаг байв. Голын урсгалын хурд нь 4 км/цаг. Нэг цэгээс 1-р зав урсгал сурж 2-р зав урсгал дагуу нэгэн зэрэг хөдлөвөө. 5 цагийн дараа тэдний хоорондох цаа хэд болсон байх вэ? За энэ цэгээс хөдөлсөнгүй. За 1-р зав бол урсгал сүрж явна. За урсгал сүрж байгааг нь ийшээ гэж тэмдэглэе. Ийшээ 74 км/цагийн урттай явсан. Харин 2-р зав нь болохоор эндээс нөгөө тишээ 54 км/цагийн хурдтайгаар явж байгаа. За 1-р зав бол урсгал сүрж байгаа учраас урсгалын хурд нь өөрийнх нь тогтмол усан хурднаас нь хасагдана. Өөрөөр хэлбэл урсгалын хурд 4 км/цаг бол өөрийнх нь хурднаас хасагдана гэсэн үг. Тэгэхээр 1-р зав бол А цэгээс ийшээ 74 км/цагаас хасах нь 4 км/цаг буюу 70 км/цагийн урттайгаар явна. Харин 2-р зав бол урсгал уруудж байгаа учраас энэ дээр нь урсгалын хурд нь нэмэгдэнэ. 4 км/цаг нь нэмэгдээд 2-р зав бол ийшээ ийм хурдтай явна гэсэн үг. За мэдээж хэрэг 54 км/цаг дээр 4 км/цагийг нэмээд 58 км/цаг гэж гарч ирнэ. За мэдээж хэрэг би 74-ийг нь богинохон зурц учраас зураг нь жоохон буруу харагдаж байна. Гэхдээ энэ хоёроо сайн баримталчаад бол гайгүй. За тэгэхээр эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр 1 цагийн дотор энэ хоёрын хоорондох зай нь 70 км болон 58 км-ийн нийлбэрээр холтно. Тэгэхээр 70 дээр нэмэх нь 70 км дээр нэмэх нь 58 км буюу 128 км-ээр холтно 1 цагийн дотор. За мэдээж 2 дахь цаг дээр нь дахиад энийг 20 оржуулна, 3 дахь дээр нь 3 оржуулна гэх мэтлэнгээр 5 цагийн дараа хэд 128 км-ийг үржих нь 5 буюу 640 км холтсон байх нэ.